За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 60 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ хүүх хэргийг ярих явцад хувийн дүгнэлт, таамаглал болон өөрийн бодлоо ерөөсөө оруулдаггүй. Мөн зүрх судасны өвчтэй жирэмсэн эхчүүд болон подкастыг мэн сонсох явцад сэтгэл санаа тань тавгуурах юм бол шууд сонсгоо зогсоогоорой гэж зөвлөж байна. За өнөөдөр бас нэлээд хүн дэвгүү хэрэг ярих гэд бэлдсэн байгаа. Тиймээс хоол идж байгаа бол идэж дуусаад эсвэл түр зогсоогоод дараа нь сонсоорой гэж зөвлөе. Нэлээд хэргийн тэтэлхтэй хүн аим, хулгай, залилан зэрэг гэмт хэрэгүүдийг нэг хүн үйлдсэн ноцтой хэрэг байгаа. Ер нь ямар ч гэмт хэрэг үйлдэгдсэн газар шинжээч бол заавал байдаг гэдгийг та бүхэн маш сайн мэдэх байх гэж бодож байна. Тэгвэл гэмт хэргийг илрүүлэхдээ шинжлэх ухаанд суурилсан цор ганц үнэн зөв дүгнэлтийг гаргадаг шинжээч нарын ажил мэргэжлийн онцлогийг гаргасан шинжээч олон ангид кино саяхан нээлттэй хийсэн. За хамгийн гол нь энэхүү цоврал нь бодит хэрэгүүдээс сэтвлэн хийгдэж бидний одоо тэр бүр мэддгүү шинжээч мэргэжлийн онцлогийг харуулсан мэргэжлийн шинжээчдийн баг ур чадвар шаардсан эдрэ тэргүүдийн учрыг тайлах шинжээч олон ангид киног даваа гараг бүр Univision Look TV-гээс хүлээн авч үзэх боломжтой юм байна шүү. Тэг миний хувьд болохоор 1-р ангийг нь үзсэн. Үнэхээр сонирхолтой санагдсан болохоор та эдмэн ч гэсэн бас үзээрэй гэж зөвлөж байна. Хураалаа. Гэмт хэргийн цуврал эргэн ирлээ. Манад шинээр ажилд орсон шинжээч үлэмж. Ахмад гал одрах. Эслэгч үлэмж. Бодит хэрэгүүдээс сэтвлэн бүтэв. За 3 цагийн бодлого билээ. 3 2 1. Шинжээч олон ангид кино 5 дугаар сарын 25-наас эхлэн Univision Look TV дид шеэр 5 дугаар сарын 30-наас боловсрол телевизээр. За ингээд өнөөдрийн ярих хэрэг рүүгээ орсгоё. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутагт эсгэр даах хогийн цэг дээр нэг хүний цогцос далдлагдсан байдалтай байна гэсэн дуудлага мэдээл цагдаагийн байгууллагад ирсэн байна. За цагдаагийн байгууллагынхан бол очоод энэ хэргийг илрүүлсэн. Хамгийн гол нь тус гэмтрийг үйлцэн этгээд нь энэ цогцсны байршлыг өөрөө зааж өгсөн байна. За энэ бол 2025 оны 8 дугаар сард гарсан хэрэг. За одоо тэгвэл та бүхэнд энэ хэргийг үйлдсэн ямар шалтгааны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн талаар тодорхой ярьж өгье. За одооноос эхлээд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Баатараа гэж явна. За Баатараа бол Монгол улсын иргэн Улаанбаатар хотод төрсөн. За насыг нь бол хэргийн материал дээр ерөөсөө ил гаргаагүй илээ. Дээрхтээ бүрэн дунд боловсралтай, мэрэгжилгүй, тэгээ ганцаараа амьдардаг. За Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь эрүүгийн хариуцлагыг 4 удаа хүлээж исэн. За Баатараа 2024 оноос хойш Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны 70 давхрын ойролцоох хогийн цэг дээр шил лаз түүж амьдардаг байсан. Хэрвээ шил лаз түүгээд гайгүйхан мөнгө төгрөг олох юм бол цочид буудал за тэгээд цаашлаад нийтийн байраар амьдардаг байсан. 2023 оны намар машинд
дарагдаад хөгзөөний 2 яс нь хугараад хөдөлмөрийн чадвар алдалт 50% гүрвт орсон учраас үүнээс хойш удаа ажил хийж чадахгүй болсон. За холбогдсон хэрэгүүдээс нь товч дурдах юм бол Баатар 2025 оны 6 дугаар сарын 2-наас 3-нд Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутгаар дэвсгэрт 70 давхар оршуулгын газар хохирогч Баяраатай маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж хүнийг алах гэмтэргийг үйлдсэн. Мөн 2021 онд Болдоо гэх хүнтэй урьдчилан ярилцаж тохиролцож бүлэглэн Дорногов аймгийн Сайн Шанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны цонхоор хууль бусаар нэвтэрч тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэжсэн хүний гар хөлийг нь ард нь хүлж хүч хэрэглээд тусгайлан бэлтгэсэн хадаасны ломыг ашиглаж ломбардын хаалгын сефийг нэвдээд нийт 35 сая гаруй төгрөгийн үн бүхий эд зүйлийг хууль бусаар авч хулгай хийсэн. За түүнчлэн Баатар ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нэгэн айл руу архи согтруулах ундааны зүйл хэрэгэлцсэн үедээ иргэн анхаагийн гар утас, сахин күүртэг, пүүз, за банкны карт зэрэг эд зүйлийг нь зөвшөөрлгүйгээр хулгайлаа авч 866 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн. За бүр цаашлаад 2021 оны 6 дугаар сард Сонгон найрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт толгойтын эцсээс Нарангийн гол чиглэлийн автобусанд цуг явж исэн иргэн цэрмаг гар утсаар чинь яриад өгөө гэж хуурж агаад LGW 3 маркийн утсыг нь заллин мэхэлж аваад за түүний гар утасны мобайл банкийг нь ашиглаад 3 сая гаруй төгрөгийг нь авч энэ маш их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг. За ингээд 2021 оны 8 дугаар сарын 18-наас 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд гэхээр бараг үргэлжилсэн үйлдэлээр 4 жил гаруй хугацаанд Сонгон найрхан дүүргийн 2, 5-аас 7, 10, 11, 24, 25, 27, 28, 41, 42 гэх мэт бараг бүх хорооны нутаг дэвсгэрт нийтдээ 18 удаагийн үйлдэлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах орон сууцнд нэвтэрч бусдад маш их хэмжээний эдийн хохирол учруулсан гих маш их гэмт хэрэгт тус холбогджээ. За одоо тэгэхээр хамгийн ихний буюу хүн алсан гэмт хэргийн талаар ярьж эхлэе. Хэрэг болсон шөнө 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баатрагийн одоогийн амьдардаг хогийн цэг гэж яриад байгаа газар 1 жил гаруй өмнөөс бие биений зүс мэдих Баяраа гэх залуу байдаг байсан юм байна. Тэг ерөнхийдөө бие биений мэддэг болохоор заримдаа нийлж хамт арих дарс хувааж уудаг байсан. Ингээд 2025 оны 6 дугаар сарын 1-ний шүн Баатара хогийн цэг дээрээ ганцаараа онсон. Тэгээ 6 дугаар сарын 2-ны өглөө 8 цагаас шил лаад цуглуулж агаад орой 7 цагийн үед Баярааг ирэнгүүт тухайн өдөр цуглуулсан хаягдал түүхийн идэ ойролцоох тушаах цэгт аваачиж хүргэж тушаасан. За ингээд тушаачаад буцаад хогийн цэг рүүгээ явах замдаа хоёулаа арх авч уух уу гэж ярилцаад за Баяраа болохоор Баатрааг архинд явчаад ирээ би очиод байж ийгээд тэг төрүүлээд явсан маа. За Баатараа бол дэлгүүр ороод 075-тай их Монгол нэртэй 2 шил арх талах ундаа тамхи авч хогийн цэгт одоо Баяраа дээр очисон. За хоёулаа хогийн цэг дээр сууж авсан архиа хувааж уугаад ойр зургийн юм ярьж суусаа нилээнч удсан. Харин сүүлийн шилийг уухад бол баг зэрэг маргалдаж эхэлсэн. Баяраа бол Баатараад хандаад залуу хүн байж чи яагаад ингээ хог түүгээд яваад идэм бэ гэж хэлэхэд Баатараа хариуд нь өө би стнэр ингээ би муутай гүрвтэйдэг ажил хий гэхээр би дийлэхгүй байна гэж хэлсэн байгаа юм. За маргаан бол цаашлаад маш их ширүүсэж Баяраа сүулдэ чи ингэж амьдрахаар үхээ гэж хэлэхдээ хаанаас ч юм утга гаргаад ирсэн. За яг энэ хэсэгт болохоор зөвхөн Баатрагийн өгсөн мэдүүлгээр Баяраа дайрч ноцолдох үед Баяраагийн барьсан хутгийг цээж рүү дүрцэн. Яг яаж тийм зүйл тухайн үед болсноо бол би мэдэхгүй байгаа. Нэг л эвгүй дуурайд Баяраа унтсан. Тэгээ Баатараа нилээн ууртай байсан болохоор дахиад нэмээд нуруу руу 2 удаа хутгалсан гэж мэдүүлэгтээ хэлсэн байгаа юм. Тэгээ Баяраа газар унсны дараа ямар ч аваа дуу гарахгүй болсон учраас Баатараа ер нь бол заа нас барчлаа гэж бодсон байгаа юм. Ингээд Баатараа шууд л цогцыг нуухаар шийдсэн. Хогийн цэгийн хашааны дотроос хуучин эрзэн дугуйтай хаягдал тэрэг авчираад цогцыг орны муу даавуугаар ороогоод тэрэгэн дээр тавьж манаачийн байрны ойролцоогоор нууцаар гарч 70 давхар буюу 70 давхар оршуулгын газрын хашааны нурсан хэсгээр орж тэнд болохоор урд нь хоосон тийм онгорхой бетон таглаатай булш байсныг санаад тэгээ очиж цогцыг тэрхүү хоосон булшинд унгаад дээрээс нь хог, чулуу, мод
хуванцар зэргээр дарж хайсан. За тухайн үед бол цаг орой 10 цаг орчим болж байсан. Энэ үйл явдлын дараа Баатара Динжимийн хороол хаваар хэдэн сар амьдарч явсан. Ингээд 2025 оны 8 дугаар сарын 22-нд Нарантуул 2 худалдааны төвийн үүдэнд байжгаад эрүүгийн цагдаа нарт шууд баривчлагдсан. За цогцост 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шинжилгээ хийсэн. Шинжээчнэр за үзэлгээр тогтоогдсон нөхцөл байдал ямар хөө байсан бэ гэхээр цогцын зүүн гарын ядам хуруунд мөнгөлөг өнгийн металл бөхчтэй, хөхөнгийн жинсэн өмд, саарл өнгийн оймс, бараа өнгийн дотоож, улаан өнгийн ултай, хар өнгийн пүүзэн гутал, за өнгийг нь тодорхойлох боломжгүй бараа өнгийн цамц, цамцны зүүн дээд хэсэгт 22 мм хэмжээтэй зах ирмэг жигд гэмтэлтэй, хар өнгийн малгайтай ноосон цамц, цамцны зүүн дээд хэсэгт нь 22 мм хэмжээтэй зах ирмэг жигд гэмтэлтэй байсан. Өмссөн хувцсыг нь тайлах боломжгүй байсан учраас хайчилж тайлаад хоёр цамцыг тусад нь хар өнгийн утанд хийсэн. Цогцын гарын 10 уруунаас хумсыг бэхжүүлсэн, цогцын хорхоонуудаас дээж авсан. За хорхоонуудаас гэж байгаа зүүн гарын алах хэсэгт гарын хээний папилляр шугамтай, хоёр гарын бусад папилляр шугам арьсны өнгөс давхарга нь ялзарч мууцсан учраас папилляр шугамтай хэсгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. За цогцын урт нь бол 165 см, 15 кг жинтэй, толгой орой хэсэгт нь 4 см орчим хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, биеийн яснууд нь бүгд ил гарсан байх ба бүрэн тоологдно. Шүдэн зуусан байдалтай үзэгдэх бүх шүд бүрэн бүтэн биеийн бүх хэсгийн зөөлөн эдэнд байхгүй болж хатаж харалсан, ялзарч мууцсан, нүүр цээж дээд доод мөчтийн ясн ил гарцсан, нүдний ухархай нь хов хоосон, нүдний алим нь бүр байхгүй болсон, зүүн буйлах шуу бугуун хэсгээр хөдлөх үед ясан салсан, биеийн бүх гадаргуугаар хар өнгийн олон тооны маш их өттэй, за өтнүүд нь хар өнгөтэй, зарим нь хатаад өгцөн, зарим нь болохоор амьд байсан. Цогцос ялзарч мууцсан учраас нас барсан хугацаа, биед нь ил харагдах гэмтэл, шарах сорив гэмтлүүдийг нь тогтоох боломжгүй байна гэсэн байдал тогтоогдсон байна. За тэгэхээр яг ийм үйлдэлгийг нарийн дэлгэрэнгүй гаргадаг хүн бол мэдээж шинжээч. Тэгээ подкаст хэлэхэд та бүхэн танилцуулсан шинжээч кинон дээр энэ мэргэжлийн онцлогийг харуулсан, мэргэжлийн шинжээчдийн баг уур чадвар шаардсан эдред хэрэгүүдийн учрыг тайлах онц ноцтой гэмтэргүүдийг хэрхэн илрүүлж байгаа тухай өгүүлдэм юм лээ. Хэрвээ та бүхэн үзхийг хүсэх юм бол даваа гараг бүр Univision Look TV-гээс хүлээн авч үзэх боломжтой. За үргэлжлүүлээд хэрэглүүгөө орцгоё. Баярагийн цогцыг бол Баатара баригдсан даруйдаа нэгэн тодоо ингэ баригдсан учраас юуг нь нуух вэ гэд бүх үннээ хэлж цогцыг нуусан булсан тэр газараа зааж өгснөөр баг бүрэлдэхүүн бол очиж дүгнэлт гаргасан. За одоо тэгвэл Баяраа гэдэг хүн яг хин юм бэ? Яагаад тэр хогийн цэг дээр амьдардаг гэр бүлийн байдал зэрэг хувийн мэдээллүүдээс та бүхэн түргэе. Баяраа 1993 онд Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумд төрсөн, бага настай эцэг гэхийн гар дээр өсөж төрсөн эхээс гуруулаа. Тэгээ Баяраа сонгон найрхан дүүргийн 105 дугаар сургуульд 7 дугаар анги хүртлээр сурж байгаа сургуулаа хайцсан. За зан аршны хувьд бол ер нь даруй төлөв. Гэхдээ согтохоор бол нэлээ агсан согтууд тавьдаг л та. Тэгээ эхнэр уянгаатай болохоор 2012 онд танилцаад гэр бүл болсон. Дундаасаа 3, 8, 12 насны 3 хүүхэдтэй. 2022 онд болохоор эхнэрээсээ салсан. Тэгээ эхнэрээсээ салснаас хойш одоо хүртэл арх согтруулах ундааны зүйл байнга хэрэгэлдэг байсан. За гаднах харагдах байдлын хувьд гэвэл 170 см орчим өндөртэй, 70-75 км орчим жинтэй, хоёр гарандаа битүү сорвтой шивээстэй, хоёр гар нь хэсэгчлэн сорв дарсан шивээстэй, баруун гарын булчин хэсэгтээ уянгаа гэж бичсэн шивээстэй, цээж хэсэгт шивээстэй юм байна. Хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сарын 28-нд Баярааг дүүн ээжийнхээ байшин дундаж яхахыг харсан маань тэгээд Орос аргагүй алга болсон. 2025 оны 6 сарын 3-ны өдрөөс Баяраа гэртээ ирэхгүй хахаар нь дүүнэр нь гинийх нь бүр санаан зовоод найз нөхдөөс нь асууж фэйсбүүкээр хүртэл энэ хүнийг ингээд харсан үдсэн хүн байвал холбогдож тусалоорой гэх утгатай зар хүртэл оруулж байсан. За ингээд огт олдохгүй байсан учраас 2025 оны 7 дугаар сард цагдаа дахыгаа алга болсон тухай мэдэгдээд найз нөхдийнх нь дугаарыг өгөөд энэ найзуудаас нь ингээд асууад өгөөч гэсэн хүсэл төрөл тавьсан байгаа. Яг алга болох үедээ юу өмсч явсныг нь бол гэрийнхний сайн мэдэхгүй. Ерөнхийдөө л ихэвчлэн цэнхэр жинсэн өмд цагаан бодоолог өмсдөг. Бас тэнгэртэй бөө байсан юм байна.
За алгуулахаас өмнө болохоор арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодж жогоод цагдаад баригдаад тэгээ цонгон найрхан дүүргийн цагдаагийн газар шалгагдчихсэн мөлий шүүх хурлын товоо хүлээж ирсэн гэх юм уу. Тэгээ энэ талаар болохоор найзуудаасаа 5-6 сарын баримтлагаанд явдаг гэж сонсчоод тэрнээсээ болоод магадгүй айгаад цухтаагаад байсан байж магадгүй гэсэн хамгийг дүүнер нь бол гаргасан байгаа юм. За одоо тэгвэл та бүхэнд өөр одоо Баатарагийн үйлсэн гэмт хэрэгүүдээс нь дурдъя. Ламбард дээрэмцэн ирэх нь 2021 онд Баатара 2021 оны 1-р сарын 12-наас 13 жилд гүшүүн Дорногов аймгийн Сайн Шандын Монгол Ардын намын байранд байх Ламбардыг онилж цаашлаад цонхоор нь нэвтэрч ороод тухайн шөнө харуул хийж исэн хүний гар хөлийг нь хүлээд хаш цоочтой хаалгыг тусгайлан бэлтгэсэн хадаасны лоомоор эвдээд сефиг онгоолгоод нийт 35 гаруй орчим сая төгрөгийн эд зүйл буюу одоо алт, монетын эдлэл, мөнгө аяга, хазаар, хөөрөг зэрэг зүйлсийг хулгайлж авсан. Харуул хийж исэн хүн хар хувцтай баг зүүсэн хүмүүс орж ирэхэд орилсож чимээгүй бай, шийд зүүн байна шүү гэж хэлсэн байдаг. За дараагийнх нь болохоор заллах гэмт хэрэг автобусны хохирогч гэж нэрлэхэд бараг болох байх. Баатар болохоор хулгайлах гэмт хэрэг үйлдэнгээ давхар заллах гэмт хэрэг ч гэсэн үйлдчихсэн. 2021 оны 1-р сарын 2-ны орой 6 цагийн орчимд Сонгон найрхан дүүргийн 2-р хорооны нутагт дэвсгэрт толгойтой эцэс нарангийн гол чиглэлийн автобусанд цуг явж исэн одоо нэг эмэгтэйгээс Баатара гар хувцаар чи яриад өгөө гэж хуурч гар хувцсыг нь авсан. За тэгээ бүр зүгээр хувцсыг нь аваад зогсоогүй. Тухайн хүний мобайл банкны нууц кодыг дэлгүүрт ашиглаж цээжилсэн байсан. Тэгээд данснаас нь 5 удаагийн гүйлгээгээр нийт 3,434,500 төгрөг авч зарцуулсан байгаа юм. За дараагийнх нь орон байранд нэвтэрч хулгайлах. Энэ нь болохоор бүр 18 удаагийн үйлдэл. Баатарагийн хувьд 2021 оны 8 дугаар сараас 2025 оны 7 дугаар сар хүртэл 4 жилийн хугацаанд Сонгон найрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтдээ 18 удаагийн үйлдэлээр иргэдийн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нийт 22 орчим хүн байсан. Тэгээ хохирлын нийт дүн нь бол бүр хэдэн зуун сая төгрөг төрсөн юм бэлээ. Тэгээ ямар аргаар гэхээр нэгдүгээрт айлуудын вакуум цонх буюу тагтны хаалгаар нэвтрээд хид хидийн хэрэг тавтагдсан хэв маяг байсан. Энэ бол айлын цонх хонгорхоо эсвэл тагтны хаалган доторлоогүйтэй байгааг анзаараад нэвтрэн ордог байсан. Тэгтээ хамт хулгай хийх байгаа хүнээ гадаа хүн харж байгаараа гэж үлдээгээд өөрөө ороод хулгай хийдэг. Хоёрдугаар арга нь болохоор тагтнаас тагт руу дамжаад зарим хэрэгтэн доод давхрын тагтны гадна талын цогоор дамжин нэвтэрдэг. За ингээд тодорхой хэдийн иргэн талаар ярьцгаая. Анхны иргэн ингээ 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгон найрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянголын нэгэн айлын хашааны цонхоор нэвтэрч зурагтны хажууд хайрцагт байсан эмэг бөгшнүүдийг хайрцагтай наваад гарсан. За хулгайлсан зүйл нь хос алтан эмэг бөгж, монетын эдлэл, алдар тэхийн 1-2 дугаар одон зэрэг байсан. Нийт 11,960,000 төгрөг. За дараа нь болохоор энэ хулгайлсан эд зүйлээ хар орон зах дээр очиод алт монетын эдлэл авдаг газарт 4 сая гаруй төгрөгөөр зарсан гэж Баатара мэдүүлэгтээ хэлсэн байлээ. Цагдаагийн байгууллагад энийг болохоор яаж мэдгдсэн бэ гэхээр тухайн одоо гэмтрэг үйлдэгдсэн газар гэдэг байгаа шүү дээ. Энэ газрынх нь одоо хохирогч эмэгтэй нь өөрөө ингээд хайлт гадагшаа яваад ирсэн хойгоороо томрөөнийхөө цонхыг онгорхоо орхисон байсан. Тэгээд хулгайлсан байсан гэж аахгүй. За 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгон найрхан дүүргийн 27 дугаар хорооны нэгэн айлын 1 давхрын тагтны цонхоор нь нэвтрээд дотор талын вакуум хаалгыг нь түлхэж орсон. За энэ үеэр тухайн айлын эзэн ажлаасаа болвол уул нь оройд харж ирнэ гэж Баатараа тооцоолсон байсан боловч эрт тараад орж ирээд Баатарааг үйлдэл дээр нь барьж авсан. Тэгсэж Баатараа за та нарыг бол би дараа нь алын шүү гэж сүрдүүлэн байж тагтнаас нь өсөрч зүхтсан. За зүхтж байхдаа бол өсөрч байхдаа баруун талын хөлийнхөө савхан ясаа хугалсан байна. За гэх мэтчлэн хүний амь насыг хохироож алчаад цогцыг нуун хэрэгэд нуунд алдалж за цаашлаад хулгай, дээрэм, заллин гэд маш олон гэмтэрэгт холбогдсон байгаа юм. За Баатара одоо болохоор өөрөө мэдүүлэг өгсөн заяа. Энэ мэдүүлгээс нь та бүхэнд ерөнхийдөө товчлоод тодорхой хүргэе гэж бодож байна. Би магадлангаар 2020 оны 4-р сард суллагдсан. Түүнээс хойш гадуур тэнмэл байдлаар амьдарч яваад 2021 оны 8 дугаар сард дахин хулгайн гэмтрэг үйлдэж 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял авсан. Цахим гаваа зүгэг байхдаа Дорногов аймгийн Сайн Шанд суманд зүс таних ял эдэлжсэн залуутай Ламбардаас эд зүйл хулгайлаад хотод ирээд хотод байх хугацаанд 2022 онд Сонгон найрхан дүүрэгт 3 хулгай хэрэгт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дээрми хэрэг үйлдсэн бөгөөд энэ хэрэг Дорногов шалгагдж байгаа хэрэг нэгтгэгдсэн. Сонгон найрхан дүүрэгт нэг хэрэг нэгтгэгдээгүй үлдсэн байгаа юм.
Энэ хэрэг одоо алт шийдэгдээгүй. Би оргон зайлсан хамт хэрэг үйлцсэн хүн хилээр орж ирээд хүн амны хэрэг хийгээд ял хэдлээд хэргийг тусгаарласан байгаа. Үүнээс хойш гадуур барилгын ажил хийж явсан 2023 онд самарт явж агаад машинтай осолд орж дарагдаад хүзүүний 2 яс хугараад мэдрэл дарагдаж хөдөлмөрийн чалдуур алдалт 50% та группт орсон. Үүнээс хойшоо би 2024 оноос хойш ажил хийж чадахгүй. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 70 давхар оршуулгын газрын цаана байх. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчлэгээний газар буюу хог ачдаг хэсэгт шил лааз хуванцар түүж амьдэрсэн. Гайгүй мөнгө олох юм бол буудал нийтийн байраар амьдардаг байсан бөгөөд 2025 оны 6 дугаар сарын хүртэл тэнд байсан. 6 дугаар сараас хойш дэнжийн мянга хороолол хавар байх болсон. Тухайн хогийн цэг дээр ирж шил лаас түүдэг олон хүмүүс ирж хаягдал түүхийн ид түүгээд явцгаадаг байсан. Энэ хүмүүс бол гэр оронтой тухайн хогийн цэгийн хүмүүс ерөөхдөө намайг харуул таних байх. Нэрийг минь бол мэдэхгүй. 2025 оны 8 сарын 22-ны өдөр би дэнжийн мянган Нарантуул 2 худалдааны төвийн үүдэн дээр байж хахад эрүүгийн цагдаагийн албан агч нар намайг таниад бариад авцсан. Намайг хүн амны хэрэг хийсэн талаар мэдээлэл авсан байсан бөгөөд би одоо юуг нуух вэ гэд 2025 оны 6 сарын 2-ны 10 цагийн үед үйлцсэн хүн амны хэрэгээ яриад Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны хогийн цэгийн зүүн талд 70 давхрын хашаанд онгорхон айсан булшинд цогцыг нуугаад дээрээс нь хогоор дарсан гэдгээ зааж өгсөн. Энэ хэргийн хувьд тухайн үед бол шүүн Чингэлтэй дүүргийн 70 давхрын хажуугийн хашаанд байх хогийн цэг дээр ганцаараа хонсон. Тэгээд дараа нь 6 сарын 2-ны өглөө 8 цагийн үед би босоод шил лаазаа цуглуулсан. Би гэтээ баяраа гэхэндээ ол баашлаад байна гэж бодоод уурандаа нуруу хэсрүүнд барьж исэн хутгаараа хөнгөн 2 удаа хатгсан. Би рүү н ороогүй байж магадгүй хүчтэй ол хатгаагүй. Цээжний зүүн хэсэгт байх 1 удаа хутгаар дүрсэн. Тэгээд аим охирогч ямар ч аваа гарахгүй байхаар нь өвчлээ гэж бодоод сандарч балмагдаад үлдсэн байсан архиа уугаад цогцыг нууя гэсэн бодолд төрөөд цогцыг тэнд нь үлдээгээд хогийн цэгийн хашаанаас гараад хөтөл рүү явдаг замаар явж агаад айлын хашаараа ороод дээр үеийн эрзэн дугуйтай ганцсан зэв идсэн төмөр тэргийг аваад түрээд буцаж хогийн цэгийн хаалтын хажуугаар ороод амь хохирогчийн цогцыг орны муу даваагаар ороогоод тэргэн дээр тавиад хогийн цэгийн урд хаалганы хажуудах манаачийн байрны дээд талд 70 давхрын хашаа нурсан байдаг хэсгээр цогцыг түрж ороод өмнө оршуулга дунд явж байхдаа харсан хоосон онгорхой булшиг санаад тийшээ түрж очиод цогцыг даавуунаас өмхрүүлж хоосон булш руу унгаад дээрээс нь нойр орчмын хог, чулуу, мод, цаасан харьцаг, ундааны сав, хуванцар, канистр зэргээр дараа тавьсан. Тухайн үед ер нь 22 цагийн үе байсан бах. Замаар ганц 2 л машин явж исэн. Эхний архийг ууж яхад бүрхий тасарсан, 2 дахь архи талаас доош орж яхад маргаа эхэлсэн. Би даавууд хэрэг хоёроо аваад буцаж хогийн цэгийн хашаагаар ороод хог бөөгнүүлдэг хэсэгт хутга даавууд хэрэг 3-ыг хогны голд хаяад өглөө орлтынд тамхи татаж сууж агаад гэгээ орохоор доошоо дэнжийн мянга руу яваад нэг хэсэг эргэж тэнд байсан. Гол нь тухайн үедээ намайг арчаагүй хог түүдэг гэж хэлээд маргаан үүсээд согтуу ахтаа уурсандаа хутгалсан. Өөр маргаан шалтгаан бол байхгүй. Би өмнө нь амь хохирогчтой маргаж байгаагүй. Бид хоёр хамт хэрэгт холбогдож байсан удаа байхгүй. Хутгалсан хутганы өнгө хийцийг бол сайн мэдэхгүй байна. Гадаач угаасаа харанхуй байсан. Мах хэрчдэг гэрийн хутгал байсан. Тэр шөнөө би хогийн цэг дээр хайсан. Хаана байгааг бол мэдэхгүй. Хог байсан газрыг зааж чадна. Хогийг тэндээс өдөр бүр өглөөний 9 цагийн үед ачаад улаан чулууд цагаан даавар руу хүргэдэг. Би судас болон амьсгалыг нь шалгаж үзээгүй. Цамцнаас нь татаж үзсэн ч хөдөлгөөн байгаагүй. Түргэн тусламж ч дуудаагүй. Баяраа айлны гарынхаа хурундаа мөнгөн бөхштэй байсан. Би тэр бүгжийг нь аваагүй цогцост байгаа. Цогцос нуусан газраа зааж чадна. Хогийн цэгэгч зааж чадна. Булш онгорхой бетон таг нь хажуу тийшээ болсон байсан. Ямар хүний нэртэй булш айсныг мэдэхгүй байна. Дээрээ шарлын чулуутай айсан. Хашаатай ойролцоо байгаа хогийн цэгийн хаалгаар гараад зүүн урд зүгт 70 давхрын хашаан дотор хашаатай ойролцоо байгаа. Дэнжийн мянгаар ууж аваад цогтуу ахтаа ярьсан байх. Яг хинд ярьсан гэдгээ бол би мэдэхгүй байна энэ хэргийг гэсэн мэдүүлгээ өгсөн маахгүй. Тэгээ мэдүүлгийг би ингээд уншихад хийсэн хэрэгтэй ингээд харамссан, гимшсэн, за ядаж уучлалт гуйсан бүр нэг ч үг хүсэг би ерөөсөө олж хараагүй. Харин ч баг ингээд би цогцсноос бүгжийг нь та аавгүй штэ, бүгж нь байгаа штэ гэсэн юм ярьсан маахгүй.
За ингээд Шинжээчийн дүгнэлтээр баярагийн цогцост цээжний зүүн талын 1-2 дугаар хавирганы завсраар цээжний хүндий рүү нэвтэрсэн зүрхний зүүн тосхуурыг гэмтээсэн хатгагдж зүсэгдсэн шарх тогтоогдсон. Энэ нь эр үзүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн амь насанд аюултай хэмжээний гэмтэл байсан юм байна. Зүрхний тосхуурыг гэмтээсэн учраас амь нас нь аврагдах боломжгүй байсан гэж дүгнсэн. Дагалтсан хавирганы хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан. За нас барсан хугацааг цогцос ялзарч муудсан учраас ерөөсөн нарийн тогтоох боломжгүй байсан. Та бүхэн нөө түрүүн бүр эхлэхэд сонссон шүү дээ тий. Цогцос бүр ялзраад, муудаад, маш их үнэр ороод, зарим хэсгийнх нь яснууд нь бүр ил гарчихсан. За тэгээд маш их үт идээд, зарим үтнүүд нь бүр нэг хэсэгтээ харлаад овоороод, хатаад өгцөн, зарим нэг талтаа бүр арцалзаад ингэ байжсэн гэсэн. За одоо шүүхийн та бүхэнд мэдээллээс нь үргээ шүүхээс одоо Баатрагийн одоо эдгээр хэрэгүүдэд хүнийг алсан хэрэгт 12 жилийн хорих ял, орон байранд нэвтэрч хулгайлах хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй хэрэгт 4 жил, дээрэн болон залилсан хэрэгт тус 2 жил болон 6 сар. За эдгээрийг бүгдийг нь нэмж нэвтгээд 18 жил 6 сар. За өмнөх шийтгэх тогтоолоос эдлэгдэж үлдсэн 2 жил 6 сар 8 хоногийг нэмж нийт биечлэн эдлэх ял нь 21 жил 8 хоногоор тогтоосон. За энэ 21 жил 8 хоногийн одоо ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр одоо шүүхийн тогтоол гарсан. Цагдаа оригдсон нийтдээ 236 хоног гэхэр чинь за бараг л 7-8 сар гарan цагдаа оригдсон байгаа юм. Харин хүн төлбөрийн хувьд амирагчийн гэр бүл 127 гаруй сая төгрөг, Ламбардны эзэнд 9.7 сая төгрөг, бусад хоригч нарт нийлүүлээд бүр нэлээд эдэн сая төгрөгийн нийт нөхөн төлбөр оногдуулсан байгаа юм. Тэгээ энийг бол мэдээж шууд одоо Баатра маяг өгчүүлж чадахгүй. Одоо хоригдчих хугацаанд ажил хийгээд тэгээ цуглуулад ер нь өөх бахаа. Харин хохирогч Баярагийн дүүгийн сэтгцэд авчирсан хор уршгийн зэрэглэл 3 дугаар тамарч байгааг шинжилгээ тогтоосон цаашаа тэтгэл зүйн тусламжид хамрагдах шаардлагатай гэж хэлжээ. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн хэрэг маань дууссан. Тэгээд та бүхэн маань санал сэтгэлдээ бичээрэй. Ерөнхийдөө Монгол болон гадаад гэмт хэргийг хольж ярьж байгаа гэдгийг та бүхэн бас мэдж байгаа байх. Тэгээд Шинжээч гэсэн энэ олон ангит киногоо та бүхэн Look TV Univision-ээс даваа гараг бүр хүлээн авч үзэх боломжтой юм байна. Би 1-р ангийн үзсэн үнэхээр сонирхолтой байсан учраас та бүхэн маань ч гэсэн үзээрэй. За ингээд эцэст нь сэтгэл зүгээ ирүүл байлгацгаая. Ахмад гал өдрөх. Эслэгч үлэмж.